Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмтэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насан туршаагүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана уу сонсогчдоо, манай подкастын 29 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Хэрэгээ ярьж эхлэхээс өмнө хэдэн зүйл хэлэх бол үнэхээр болохгүй нэ. Өмнөх дугаарууд дээр би сэтгэлдээ бас нэлээд харсан уншсан. Тэгээ нэгдүгээрт бол манай сувгийн нэрийг ямар муухай нэртэй юм бэ? Сэтгэл зүй хараал гэсэн нэртэй нэрээ соёл мэл энэ төр гэсэн мэлээ. Тэртээ тэргүй угаасаа хар бараа ер нь бол хүнд гэмт хэрэгүүд сонсож байж нэг амар гоё нэр мэрээр яхав. Угаасаа л сэтгэл зүйн нэг тийм харагдчихсан юм шиг аимшигтай гэмт хэрэгүүдийг үйлдэж байгаа хүмүүсийн талаар те олон төрлийн хэрэг ярьж хахад одоо би өөрийнхөө хөтэлдэг сувгтаа ямар нэр өгөхөө хүртэл хүнээр залах болж гинөө. Тиймээс дахин нэрний талаар бити яриараа манай сувг угаасаа ганцхан сэтгэл зүйн хараал гэсэн сувгтай өөр ямар нэгэн хэрэг ярьдаг сувг огт байхгүй гэдгийг хэлье. Хоёрдугаарт намайг хүн хуулбарлсан байна. Өөрийнхөө байгаа чи гэх мэт маш олон ёс бус үг хэллэгүүд бичсэн байлээ. Надад ерөөсөө хүн хуулбарлах ямар ч шалтгаан, шаардлага байхгүй. Цаг зав боломжоор өөрийнхөө хэмжээнд гэмтэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэж байгаа төдий. Тиймээс одооноос ёс бус үг хэллэг бичсэн, доромжилсон, сэтгэл бичсэн бүх хаягийг дахиж манай сувгийг үзэхгүй болгоод бандаад, устгаад, блоклоод явна. Тэртээ тэргүй хүнд гэмтэрэг ярьж байхад бас сөрөг хүмүүсийн сэтгэл уншаад суух цаг зав бол үнэндээ алга. Хүний бэлдсэн подкастыг үнэхээр сонсож чадахгүй байгаа бол алгасаа сурчаал гэж хэлмээр байна. За 3 дугаар болохоор хэрэг ярьж ээж жоохон сэтгэлээ барьж сураач уйлж муулаад арчаагүй гэж загнасан байсан. Би нэг тийм бол төмөр биш шүү дээ те. Хэрэгээр яхасаа өмнө судлаад бэлддэг ч гэсэн яг хэрэг дотроо ороод подкастнда анхаарлаа төвлөрүүлэхээр үнэхээр бүр яахаарахгүй ялангуяа бага насны хүүхдтэй холбоотой хэрэгтэр миний хоолой угаасаа зангираад сэтгэл зүйч гэсэн маш их гэмтээд хүнд байдаг. Тэгэхээр өөртөө ийм зүйл хийж үзээгүй болвол зүгээр хүн шүмжлэхээ байлцхоо. Үнэхээр би таалагдахгүй миний ярьж байгаа хоолойны өнгө аяс таалагдахгүй бол зүгээр сонсгоо байлчих. За нийлээ их юм ярьчлаа. Ингээд үндсэн подкаст руугаа орё. Дахиж иймэрхүү олон талаа юм ярихгүй. За өнөөдөр та бүхэндээ 2012 онд гарсан манай улсын иргэн Баттуул Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт харьяалагдах цонжин болдог орчимд өөрийнхөө багш Америкийн нэгдсэн улсын иргэн Джон Мартин Кини амь насыг нь хүнөөгөөд цогцсыг нь шатаасан иргэн талаар тухайн үед болон хэрэгтэй холбоотой нийтлэгдсэн мэдээллийг гадаадын болон дотоодын сайтуудаас нэгтгээд ярьж өгөх болно. Тэгэхээр албан ёсны шүүхийн шийдвэрээс авсан мэдээлэл биш учраас мэдээллүүд донд үнэн худал мэдээлэлүүд байгаач үгүйсэхгүй ингээд хэрэг рүүгээ орцгоё. За гэмтэрэг үйлцэн этгээд Баттуул 1988 оны 8 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Хэрэг үйлдэх үедээ 25 настай байсан бөгөөд бүрэн дунд боловсралтай. За дээрээ олон ах эгчтэй айлын хин зүвхэд отгоо охин. За түүний аав түүхийн ухааны доктор, ээж нь бол насаараа дунд сургуулийн орос хэлний багш хийж исэн сэхэтэн гаралтай хүмүүс. Нийслэлийн 87 дугаар сургууль сурч байхдаа найз лугаасаа олж сургуулаа орхиод Төв аймаг руу шилжиж ижээ. Гэхдээ энэ нь болохоор Баттуулын сурлагад бол муугаар нөлөөлөөгүй. 10 жилийн бол онц түнтэй төгссөн. За тэгээ цаашлаад Хятад улсад олон улсын чиглэлээр сургууль суралцах хэрэг авсан байна. 2004 онд 10 дугаар анги алтан медальтай төгссөн. Тэгээд 2004-өөс 2007 онд совилгын сургуульд дэмжлэгээ сувилгааны арга зүгээр сурч исэн. Хэрэгт холбогдох үедээ Тархуу аймгийн шинжлэх ухааны технологийн их сургуулийн харьяа салбар сургууль хүнсний эрүүл ахуйчин ангийн 5 дугаар дамжааны оюутан байсан байна. Одоо бол 37 настай бөгөөд тухайн хэрэг одоогоос 14 жилийн өмнө болж 14 жилийн өмнө болж шүүхээс бол 23 жилийн хорих ял өгсөн. Тэгээд одоо болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй хаалттай 20 ангид хүмүүжж байгаа гэсэн мэдээлэлээ. За зарим сайтууд дээр болохоор 2011 оны 1 сарын 5, зарим сайтууд дээр 2012 оны 1 сарын 5-ны өдөр гэж байсан. Тэгээд нэлээд судлаа үзсэн чинь ер нь бол мэдүүлгээсэн ч гэсэн харахад 2012 оны 1 сарын 5-ны өдөр гарсан хэрэг юм байна. За одоо амь охирогчийн талаар бага мэдээлэл хүргэе. Амь охирогч нь Америкийн нэгдсэн улсын Нью-Жерси мужийн Mount Olive хотын харьяад 1966 оны 10 сарын 25-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Техас мужид төрсэн.
Тухайн үедээ бол 45 настай байсан Жон Мартин Кин нь Тайванд эхнэр хүүхдээ хамт амьдардаг байсан. Тухайн үед бол Тайваны технологийн сургуульд англи хэл заадаг байсан бөгөөд Батбол болохоор түүний шав байжээ. Тэгээ сая би хэлсэн шүү дээ, хэрэгт холбогдох үедээ дархны шүтээс сурдаг байсан гэд. Тэгэхээр тэр сургуульдаа давхар сурдаг байсан уу эсвэл Тайваны сургуулаа төгснөхийн дараа дархан сурсан уу гэдгийг нь бол мэдэхгүй байна. Тэгээ Батбол Тайванд сурдаг байхдаа түүний багш Жон Мартин Киний итгэлийг олж авч түүний бол үнэхээр хайртай шавь байсан. Тиймдээ ч гэсэн Жон Батболд өөрийнхөө чадах бүх нэрээ туслахыг хичээдэг байсан гэж Жон Мартин Киний ээж нь мэдүүлэг өгсөн бэлээ. Хэрэг яаж эхэлсэн бэ гэхээр Батбол Жон Мартин Кинд би Монгол улсад нэг ахтайгаа хамт Телмо Монтаж гэсэн компанитай. Манай компани 4 давхар барилгатай бөгөөд нэг давхарт нь хүнсний дэлгүүр байдаг. Харин 2-4 давхарт нь зочид буудал, ресторан ажиллах гэж аамаа. Тэгээ та Монголд очиж манай компанид эдгээрийг хариуцж ажиллах уу? Манай ах бас Монголд уул уурхайн компанитай. Та ахын компанид эсвэл менежерээр ажилласан ч болно. Тэгхийн бол нэг сард $3,500 хөлс өгөө. Таныг Монголд ирэхээр одоо байр болон машин бэлдэх хэрэгтэй. Тэгээ танд Монголд бол 7 өрөө байр, Camry машин бэлдэнэ. Тийм учраас урьдчилгаа $20,000 Монгол руу шилжүүлээ гэж тухайн үед бол хэлсэн байна. Үүний дараагаар Жон Мартин Киний ээж Маргарет 2011 оны 12 сарын 28-ны өдөр Батболын голомт банкны данс руу $10,000 шилжүүлсэн. Тэгээ Жон Мартин Киний ээжтэй болохоор би Монгол явж Батболын ахын компанид ажиллаж мөнгөтэй олно. Тэгээ мөнгөтэй олоод таны зээлнээс төлцөн гэсэн мэлээ. Жон Мартин Киний Сөүлээр дамжиж Улаанбаатар хотод 2012 оны 1-р сарын 5-нд ирсэн гэсэн. Яхаас өмнө бол мэдээж ээжтэй гэр бүлийнхэндээ хаашаа явах чаа, ямар зорилгоор явж байгаа, хэний урилгаар явж байгаа гэх мэт ерөнхийдөө тодорхой мэдээллүүдээ бүгдийг нь хэлсэн. Бүр Батболын утасны дугаар болон зургийг нь хүртэл ээж үгээ илгээсэн болж таарсан. Ингээд Жон Мартин Кинийг Монголд ирэхэд Батбол бол аль хэдийн буу худалдаж аваад ерөөдөө түүний амийг хүнөөхдөд бэлтгэсэн байсан гэж хэлж болно. Өөрийнхөө ахтаа Америк найзыгаа Монголд урьсан. Найз маань анх хийх сонирхолтой учраас ангийн буу хэрэгтэй байна гэд. Тэгээ бас ахыхаа машиныг унаж оронд нь шаардлагатай мөнгөнд өгөө, төлөё гэхэд бол ах нь ч гэсэн зөвшөөрсөн. Тэгээ Батбол Сайга маркийн загварын хагас автомат ангийн бууг 2 айрцаг сумтай хамт авсан. Тэгээ энэ бууг сумтай тухайн үед зарим сайтууд дээр 450,000, зарим сайтууд дээр болохоор сая 400,000 төгрөгөөр худалдаа авсан гэж байсан. Ах нь бол тэгээ тухайн үед яагаад ийм их сумтай буу авч байгаа юм бэ гэхээр тусгал тааруулна гэж хэлсэн байгаа. Тэгээ түүний ах Батболд өөрийнхөө Марк 2 машиныг ч өгсөн. Тэгээ ахынхаа Марк 2 машиныг хэрэглэж байгаа төлбөргээд ахта 4,500,000 төгрөг өгсөн гэсэн мэдээлэлээ. Батбол Жон Мартин Кинийг 1-р сарын 5-ны өдөр нисэх буудлаас тосоод зочид буудал тонуулаад 2 хоногийн дараа буюу 1-р сарын 7-ны өдрийн 2 цагийн үед түүнийг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт харьяалагдах цонжин болдог орчинд аваачаад тиймд газар үзүүлнэ гэсэн юм шиг үлээ. Тэгээ Жон Мартин Кинийг бие засаж байхад нь машины багажаасаа Сайга маркийн буугаа гаргаж ирээд 6 удаа буутсан. Дараа нь хохирогчийг тэнд нь засаар булж орхисон. Маргааш нь Баттул хамт байр түрээсэлдэг эмэгтэй найз болох Бат чулуун дээр очиод ярьсан зүйлсийг нь Бат чулууны мэдүүлгээс хүргэж байна. 2012 оны 1-р сарын 7-ны орой 22 цагийн үед Баттул над дээр уйлаад ирсэн. Би яасан бэ гэсэн чинь намайг Тайван улсад сурж байхад танилцсан багш Монгол улсад ирээд бид хоёр цонжин болдог тоцсон чинь нөгөө хүн яасан сайхан агаартай юм бэ гэд унтаад байх шиг байсан. Тэгтэл нас барсан. Энэ хүн сахарын өвчтэй гэсэн миний бодлоор цочирдоод нас барсан байх. Би тэр газар нь үлдээсэн байгаа. Хоёулаа очичоод ирье гэсэн. Би Баттултай удаан найзлаагүй, тийм болохоор айгаад Утган баярт хаашаа явах гэж байгаа талаар хэлээгүй аваад явсан. Утган баяр гэдэг нь болохоор Баттулын найзынхын найз залуу. Тэгээ нөгөө газар нь очтол замын баруун талд нэг хүн булаада байсан. Баттул гинт машинаасаа бензин гаргаж ирээд шатаана гэсэн. Эхлээд хохирогчийг оролт орж ирэх үед оролт тасарсан. Тэгтэл Баттул машиныхаа бүсийг утгаар тастаж аваад Утган баярт өгсөн. Утган баяр талигаажийг ууях гэтэл Баттул ингэж уйдгүй юм гээд өөрөө тоон тушиж уйсан. Тэгэд бид гурав талигаажийг анх байсан газраас нь нилээн чирч холдуулаад бензин хасгаж байгаад чатаасан. Орой болсон болохоор буудалд Баттул бид гурав хонсон, маргааш нь гандаа орж засал хийгсэн. 2012 оны 1-р сарын 8-ны өдөр Баттул би миний санаа амрахгүй байна, дахиж очие гээд хэрэг болсон газар очиж талигаажийг дахин шатаасан гэсэн мэдүүлэг өгчээ. Шүүгдэгч Утган баяраас
асуусан чинь миний мэдүүлэг Бачуулууны өгсөн мэдүүлэгтэй ижил учраас нэмж ярих зүйл байхгүй ээ. Ийм хэрэгт холбогдсонд харамсаж байна гэсэн байна. За Баттуул болохоор амь хаврагчийг найзтайгаа чирсэн гэдээсэн шүү дээ. За цогцыг болвол тухайн байсан газраас 6.3 км зайтай чирээд за тэгэд амь хаврагчийн байсан чимдаамтай хувцснуудыг дээрэн шидэж чатаасан гэсэн мэдээлэл бас байлээ. За Жон Мартин Ким Монгол руу явснаас хойш бол гэр бүлтэйгээ бүр огт холбоогүй байсан болохоор түүний ээж Нэнси хүүрүүгээ бол өдөр болгон шахуу цагтл битсэн ч бүр ямар ч хариу байхгүй байсан. Тэгээ хохирогч явхаасаа өмнө бол хиний урилгаар яг ямар ажил ихээр Монгол руу явж байгаа гэдгээ тайванаас явахынхаа өмнө ээжтэй тодорхой хэлсэн болохоор Баттуултай холбоо ярих дугаар болон зургийг нь хүртэл цагталтаа дурдсан байсан болохоор ээж нь Баттуултай холбогдсон. За харин Баттуул бол холбогдоход Жон өстэй Монголд ирээд ажиллаа маш сайн хийгээд үнэхээр завгаагүй бас Монголд ирээд залуу найз бүсгүүдээ болцсон. Тайванд байгаа эхнэр охины амьдралынх нь нэг алдаа байсан гэсэн. Би өгөн Жоныг тантай холбоо барь гэж зөндөө хэлж ятгсан ч гэсэн ярихгүй анаа. Гэхдээ удахгүй холбоо барих байлгүй дээ гэсэн мэйл ирсэн байгаа юм Баттуулаас Жоны ээж рүү. За үүний дараа 2012 оны 3 дугаар сарын 10 буюу Жон амнасаа алдаад 2 сар болсны дараа Жон Мартин Ким гэсэн шинэ хаягаар түүний ээж Маргарет руу нэг цагтл ирсэн. За цагтл дээр хүн сайн байгаа Монголд ирээд шинэ найз бүсгүүдээ олсон. Эндээ ерөн цаашдаа амьдран Баттуул уг нь надад тантай холбоо байр гэж зөндөө хэлсэн. Удаа холбогдоогүй уучлаарай ээжээ. Монгол цагаан сар их гоё юм байсан. Монгол дээл өмсөж үзсэн гэд Баттуул амь охирогчийн өмнөөс ээж рүү мэйл бичээд зогсохгүй заяа. Жон Мартин Кимийн Монгол дээл өмсөн байдлаар фотошопоор зургийг нь яндлаад хавсаргаж явуулсан байсан. За ингээд түүний ээж нь бол бүр 2 сарын дараа холбогдсон. Тэгснээ бүр шинэ хаягаас имэйл ирсний нэлийн сэжигтэй сэжиг аваад тэрнээс өмнө угаасаа Монгол улсад суух Америк нэгдсэн улсын элчин сайдын яам руу 2 сарын турш Америк улсын иргэн Жон Мартин Ким за сургуу алга боллоо, эрен сурвалжилж өгнө гэсэн имэйл илгээснээр за яамнаас олвол цагдаа ерөнхий газрын Интерполийн төв товчоонд хандаж эрен сурвалжлах ажиллагааг эхлүүлж түүний цогцыг Төв аймгийн Сонжин боолгийн ойролцоо болсон байгааг нь олсон. Ингээд тэргийг бол 2 сарын дараа илрүүлж 3 дугаар сарын 16-наас Баттуулыг сэжигтнэр татан шалгаж эхэлсэн байна. За түүнийг шалгаж эхлэх үед бол Баттуулын ах Бат сайхан болон найз залуу Нэмд орж нарыг нь сэжиглэж байсан ч хэрэгт бол буруугүйгээд суллсан. Харин амь охирогчийг шороонд булах буюу хэрэгээ нуухтан тусласан гэх Баттуулын нөгөө 2 найз байгаа шүү дээ, Бачуулуу Утганбаяр нарыг гадуур байцаан шүүжсэн. Түүний найзууд бол Баттуул нь хэрэг хийсний дараа уцтаж би өвөө алжлаа, туслаад гэж хэлсний дагуу тусалсан гэж мэдүүлсэн. Харин Баттуулыг болохоор цагдан хорсон. Баттуул бол эхлээд өөрөө хэрэгээ шууд хүлээсэн. Тэгээ нөгөө хохирогчийг шатаасан газрыг хамгийн гол нь өөрөө бүр цагдаагийнханд бүр огт эргэлзэхгүйгээр төөрхгүйгээр зааж өгсөн байсан. За цогцыг шатаасан гих газарт очиж үзэхэд хэсэг газрын зас нь хайлсан, харлсан байдалтай. За тэр дунд нь хүний гавл болон босод яс, мөн Библийн дутуу шатсан судар, ууттай барьцалдаж чадсан кофе, юун мэдтгүү шатсан идэх зүйлсүүд байсан. За Баттуул бол хэргийн газар очичоод буцах замдаа би энэ хэргийг үйлдсэн үнэн цаазын ял авмаар байна. Гиздээ бүдүүн гадаад ирчүүд Монгол хотыг доромжлох нь сайхан байх уу та нар бодоод үзтээ гэж цагдаа нарт хэлсэн байгаа юм. За мөн Баттуул хэрэг үйлдэх үедээ машины хаалгыг бууцсан учраас үүнийг нуунд аллахын тулд машины хаалгыг нь солиулж за тэгж болоогүй бүр машиных нь бүсийг тастаж авсан гэсэндээ те тэрийг нь хүртэл солиулсан байсныг засварчин мэдүүлэхдээ гараараа дүрслэн үзүүлсэн байдаг. За одоо тэгэхээр та бүхэнд Вьетнам засварын газрын ажилтан гэрч Nguyen Van Thi мөнхтөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс хүргэе. Би Вьетнам авто засварын газар төмөрчин хийдэг 2012 оны 1-р сарын хавцаа яг сар өдрийг нь сайн санахгүй байна. Өвөл хүйтэн байсан. Өдөөс хойш нэг эмэгтэй хүн манай засварын газарт ирээд манай Вьетнам засварчин Чан будагчинтай гадаа уулзаж ярилцж байгаа дотор орж ирсэн. Чан будагч нөгөө эмэгтэй цайвар өнгийн автомашины хаалга өгөөд энэ хаалгыг яаралтай будаад хаалгыг угсрах хэрэгтэй байна гэж ярилцсан байлээ. Тэгээд Чан гаднаас нөгөө эмэгтэй авчирсан хаалгыг надад авчирч маш яаралтай 2-3 цагийн дотор будаад машинд угсрах хэрэгтэй гэсэн учраас бид нөр орой 8 цагт хаалгыг чинь будаж дууснаа. Орой 8 цагт хаалга аваарай гэж хэлээ явуулсан.
Нөгөө эмэгтэй орой 8 цаг өнгөрөөгөөд манай дээр ганцаараа ирээд уг хаалгаа гадаа солиулна гэж эхлээд хэлэхээр нь гадаа хүүтэн байна. Бид нар гадаа хаалга солихгүй гэсэн чинь нөгөө эмэгтэй буцаад явж агаад 30 минут орчмын дараа эргэж ирээд машин засрын газар дотор орж ирээд хаалгаа солиулахаар болсон. За энэ машины зүүн талынх нь хаалгыг сольж угсарч өгөөд хаалга буцсан болон угсарсан нийт 200,000 төгрөг өгсөн өгөө явсан гэсэн байна. За тэгэд дээр нь болохоор нөгөө нэг засварчин тэр нөө Вьетнам засварын төмөрчин хийдэг гэдэг байгаа Вьетнам хүн биш үү? Тэр нь болохоор ийм жаахан эвдэрсэн юмыг засахгүй яагаад бүтнээр нь сольж байгаа юм бэ гэж асуусан чинь нөгөө Баттуулахороо хаалгаа заагаад гараараа буудсан гэсэн тохио үзүүлсэн гэж байгаа юм. За тэгвэл бүр хэрэг гарахаас өмнө Баттуултай уулзаж байсан холбоотой нэгэн гэрчээс мэдүүлэг авсан байна. Тэгээ одоо мэдүүлгийг нь та бүхэнд хүргэе. Гэрч MJ-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. Олимпийн жил буюу 2008 оны 8 сард би хүний Марк 2 маркийн машинтай Өвөрхангай орчоод Төв аймгийн Заамарт буцаж ирсэн. Заамар дээр шөнө машинтай хуурай ах булгаатай хамт явж агаад гудамжинд 2 хүүхэнтэй танилцсан. Тэр хоёр Заамарт нэг бааранд үйлчлэгч хийх гэж ирсэн эзэн дарамтлаад болдгоо гэж байсан. Тэр хоёр хүүхний нэгийг нь Баттуул гэж байсан. Би Баттуултай тэр шөнө хамт хонсон ба надтай шууд бэлгийн харилцаанд орсон. Маргааш нь хот руу надтай хамт ирсэн. 11-р хороолт хөргүүлж байсан. Тэр үед миний усны дугаарыг авч үлдсэн. Тэгээ Баттуул эргэж над руу залгаад бид хоёр уулздаг болсон. 2008 оны сүүлчээс 2010 он хүртэл Баттуултай уулздаг байсан. Баттуул 2010 онд Тайван руу сургуульд явсан. Тайванаас над руу ирж мессеж бичдэг байсан. 2011 оны 6 сард миний 9900 дугаарын утас руу Баттуул яриад Монголд ирсэн гэж ярьсан. Баттуулыг Монголд ирээд удаагүй байхад нь уулзаж Эрхүүгийн саунд орсон. Тэнд мөн л бэлгийн харилцаанд орсон. Би Баттуулаас бэлгийн замын өвчин авснаас сүүлд мэдээд өөрөө хуваараа амжилуулсан. Тэрнээс хойш Баттуултай уулзах сүжиг буурсан. 2011 оны 10 дугаар сарын сүүлч 28-ны үеэр юм болов. Анхны заснаар Баттуул бид хоёр Налаах руу хамт явсан. Би нийлээ халамцсан байсан болохоор Налаахад үлдээд Lexus 470 маркийн машинаа Баттуулд өгч явуулаад маргааш нь би өөрөө хот руу таксигаар ирж машин авч Мөн 2011 оны 11-р сарын 10-даар баха Баттуултай буудалд орсон намайг согтоод унсаагуур машин аваад явсан байсан. Араас нь уцаар яргаад ажилдаа явж ийна хүлээж ийгээд уцаа салгаж исэн. Тэр шөнө Баттуул над руу яриад машиныг чинь натур төвийн үүдэнд орхисон шүү. Түлхүүрэн дотор суудал дээр байгаа гэж яриад би Тогооч гэдэг залуутай машинаа очиж авсан гэжээ. За ийм мэдүүлэг бол өгсөн байна. За тухайн болсон үйл явдалтай холбоотойгоор Жон Мартинкины ээж болон гэр бүлийнх нь хүн бас мэдүүлэг өгсөн юм байлээ. Энэ бас нэг сайтад байсан шүү манайхаа. За Баттуул түүний хайртайшаа байсан учраас нөхөр маань түүнд их сайн үргэлж туслахыг хичээдэг байсан. Баттуул манай нөхөрт өөрийнх нь гэр бүл Монголд алтны бизнес эрхэлдэг гэж ярьж байсан. Тэгээд ресторан зочид буудлыныг санал тавьж нөхөр маань итгээд Монгол руу явсан юм аа гэж хэлсэн байна ихнэр нь. За мөн Америк нэгдсэн улсаас талигаажийн тухай ирсэн хувийн мэдээлэлд бол хэрийг сайн шалгаж Монгол улсын иргэн Баттуулыг цаазаар авна гэдэгт итгэж байгаа шүү гэж ээжээс нь бол цагтл ирсэн. Тэгээд Жон Мартинкины ээж нь бол Америк нэгдсэн улсын Флорида мужийн Дүнэдийн хотод амьдардаг. Тэгээд тэр үед бол 70 настай байсан. Тэгээд бас дээр нь Жон Мартинкины хоёр сайн найз одоо нэг нь болохоор найз нь, нэг нь болохоор ангийнх нь найз нь мэдүүлэг өгсөн байсан. Нөгөө гадаа сайтаас харахад Жон Мартинкинд бол бид нар маш их хайртай, бид түүнд үнэхээр их санаа тавьдаг. Мөн ангийнх нь найз Jennifer нь үнэхээр сайн залуу, ухаалаг, хөгжүүлтэй залуу байсан. Тэгээ бас өөрөө маш олон хүмүүс сэтгэл гаргаж санаа тавьдаг байсан гэх зүйлийг ярьсан байлээ. За мөн Margaret King буюу одоо Жон Мартинкины ээж нь 2013 оны 6 сарын 7-ны өдрийн мэйл цагталтаа Баттуулаас нэхэмжилж байгаа нийт хохирлын үнийн дүнгээ шинжилж нэгтгэж ирүүлсэн байна. За энд нь болохоор Баттуулын данс руу шилжүүлсэн 10,000 ам доллар нэгдүгээрт. Хоёрдугаарт Жоны Улаанбаатар руу нисэх онгоцны зардал 926 ам доллар. Гуравт Жонд аяллаа мөнгө гэж 500 ам доллар. За дулаан хувцас болон гутал шуудангаар өгч явуулсан зардал 250 ам доллар, шуудангийн зардал 65 ам доллар, Жоныг чандралах, чандрыг тээвэрлэх зардал 7000 ам доллар, Жоны одоо төрсөн эцэг Честер нь энэ мөнгийг бол гаргасан байна тухайд. Тэгээ Жоны бунхны зардал 325 ам доллар буюу нийтдээ 19,066 ам долларыг Баттуулаас нэхэмжилсэн байна. За тэгээ цагдаагийн байгууллагаас тухайн хэргийн газрыг бол хамгаалтанд авч шаардлагатай мэдээллүүдийг цуглуулад гэрчүүдээс мэдүүлэг авч Баттуулыг бол цагдаа орьсон.
За хэргийн их хугацаа бол мөрдөн байцаалтын үед бол маш их хутсан. Учир нь бол Баттул эхлээд хэргийг хүлээчээд хид удаа зөрүүтэй мэдээлэл өгсөн, зөрүүтэй мэдүүлэг өгснээс олж түүнийг сэтгцийн өвчтөй байж магадгүй гэж шалгуулсан. Харин дүгнэлт нь бол хэрэг хүлээх чадвартай сэтгцийн ямар нэг өвчнгүй байна гэснээр цааш одоо мөрдөн байцаалт үргэлжилсэн байгаа юм. За мөн энэ хэргийг өөрөө үлдээгүй буюу одоо бусдын өмнөөс хэрэг хүлээж байж магадгүй гэх таамгийг төвшүүлж байсан учраас мөрдөн байцаалтын үед утсан. Мөн түүний ар гэрийнх нь энэ хэргийг хин нэгний өмнөөс хүлээж ийм хэрэг хийх хүн бол манай хүн биш гэж үгүйсгсэн. За тийм ч болохоор хэргийг сайтар шалгаж өгөхийг маш олон удаа дараа хууль хяналтын байгууллагад гэр бүлийнх нь хандсан. Учир нь одоо түүний найз залуу зүү бус авиртай нэгэн бөгөөд за түүний явуулгаар энэ хэргийг хийсэн байж болзошгүй гэх зүйлийг Баттуулын аав ээж нь мэддэгдээд байсан юм байна. За тухайн үед бол улсын мөрдөн байцаах газар гэж байсан. Одоо мөрдөн байцаах алба болсон. Улсын мөрдөн байцаах газраас нийслэлийн прокурорын газрын хяналтанд шилжүүлээд прокурорын газраас уг хэрэгт бол хяналт тавьж эхний ээлжинд харьяалал тогтоолгохоор улсын дээд шүүхэд шилжүүлсэн. За улсын дээд шүүхээс бол сонгон архан дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Тэгээд анхан шатны шүүхэд хэрэг шилжиж очсноос бол 30 хоногийн дотор хурлыг товолдог. Тэгээд Баттулд тухайн үед хэдэн жилийн ял төлөвлөсөн талаар Сүхбаатар дүүргийн прокурор Е.С. Сагсаагаас тодруулахад бол хуулийн дагуу Баттулын үйлсэн хэрэг цаазын ял оноох учиртай гэвч эмэгтэй хүнд цаазаар авах ял оноодгүй тул 25 жил орчим ял төлөвлөсөн, хорих ял төлөвлөсөн гэсэн мэдээлэл хууль мэдээллийн хэрэгслэр бас нийтлэгдэжээ. За Баттуулыг сагдаа орох 461 дугаар ангид саатуулж исэн өөрөө ол эхлээд энэ хэргийг үйлснээ хүлээн зөвшөөрч хурдан цаазаар аваад үг ямар нэгэн гомдолгүй хийсэн одоо гин бурууга бүрэн зөвшөөрч байгаа гэж мэдүүлээд байсан боловч шүүхийн танхимд өгсөн мэдүүлгээс одоо та бүхэнд хүргэе. Шүүхийн танхимд шүүгдэгч Баттуулын өгсөн мэдүүлэг. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгнө. Өмнөх шүүх хурал дээр талиа хаажийг Монгол улсад ямар зорилгоор ирсэн талаар тодорхой ярьсан. Хохирогчийн амь насыг хөнөөх санаатай байсан бол маш их мөнгөөр би буу олон машин авч хол газар аваачиж алах шаардлагагүй. Би буудалд ороод ямар нэг байдлаар им тариа бидний шахах ч юм уу өөр аргаар алах бүрэн боломж байсан ч тэгэлгүй гэр бүлийнхэн тэгээд танилцуулсан. Хэрэг гарах үед хураагдсан бууг 2012 оны 1-р сарын 3-ны өдөр худалдаж авсан. Тухайн өдөр ах намайг наад буучин бичиг баримтгүй юм байна. Аваад ир гэсний дагуу ахтай цуг очиж агуулгад хийсэн. Намайг буу хийж байх үед манай ч харсан хохирогч 2012 оны 1-р сарын 5-ны өдөр Монгол улсад ирэхэд буу агуулгад байсан. Намайг баривчлаад 2 сарын хугацаанд хаашаач явах боломжгүй болгосон. Би тэр үед сэтгэл санааны цочролд ороод амиа орлох гэж 2 удаа оролцсон. Тэгээд сэтгэл санаагаар унаад цагдаад би энэ хэргийг хийсэн, намайг цаазаар аваад үг гэж хэлсэн. Өмнөх шүүх хурлууд дээр мэдүүлгээ хангалттай өгсөн. Тиймээс одоо миний биеийн байдал муу байгаад бол давтан ярих шаардлагагүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн байна. За тэгвэл мөрдөн байцаалтын явцад өөрөө бас ингэж мэдүүлэг өгсөн билээ. Одоо нэг эргэж буцаад маш олон мэдүүлэг өгсөн гэдэг хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь анх мэдүүлэг өгөхдөө болвол тийм ээ би энэ хэргийг хийсэн, мөнгөнд нь шунаж амь насыг нь хөнөөсөн гэж мэдүүлсэн. Тэгээ дараа нь болохоор бид хоёр дотны харьцаатай байсан, надтай гэр бүл болохгүй гэсэн учраас өчрсөндөө түүнийг дуудаж амийг нь хөнөөсөн хэмээн мэдүүлж эхлээд байсан. Тэгээд хоёр өөр мэдүүлэг өгч байсан болохоор түүний сэтгцийг ингэ шалгасан юм билээ. За ингээд ерөнхийдөө нотлох баримтууд, за мөрдөн шалгах ажиллагааны явцад одоо мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг бүгднгийн одоо үндэслээд Баттуулыг анхан болон давж заалдах хяналтын шатны шүүхээс гин буруутай гэж тогтоон 23 жилийн ял оноосон. Тэгэхээр 3 шатны шүүхөр орсон байгааз. Тэгээ харин хэргийг нөгөө нуун дарагдуулсан гэх үндслээр нөгөө хоёр найз болох Батчулуун Утганбаяр хоёрт болохоор тус бүр 2 жилийн хорих ял оноосон юм байна. Гэхдээ бол хэрэг бүр 2 ч удаа мөрдөн байцаалтын шатанд буцаагдаад 3 дахь удаага шүүхээр хилцэгсний эцэст ингээд 23 жилийн ял сонссон. Цагдаа орох 461 дугаар ангид ял эдэлж байгаа Баттул 20 ангийн дотоод журмыг зөрчим байж нэгэн сэтгүүлчийн хүсэлтээр захиа илгээсэн гэх мэдээлэл засагджээ. За одоо ингээд би тэр захиаг нь та бүхэнд энэ захиан дээр юу гэж бичсэнийг нь уншиж өгье. За тус захиан дээр сайн байна уу? Таны үннийг илэрхийлж буй чин сэтгэл дахин талархъя гэд нөө сэтгүүлчтэй л хандалж бичсэн байгаа хгүй.
Энэ загтал харилцааг хоригддог болохоор таны загтлын хариуг их удаалаа. Гэвч таны амь нас баталгаатай эсхийг би мэдэхгүй болохоор зарим асуултад чинь хариулгүй товчхон бичлээ. Хичээнгүйлэн ойлгоорой. Жон манай Монголд сууршиж амьдрах гэсэн зорилготой Монгол ихнэр авч уул уурхайн салбарт ажиллан их баян болох хүслийг өвчлөө ирсэн билээ. Гэхдээ энд эрэхтэй ээжээсээ 10,000 доллар зээлсэн бөгөөд буцааж өгөхийн тулд хар тамхи зархаар авчирсан байсан. Үүнийг нь эхлээд би мэдээгүй. Би одоо ч танд үгээр илэрхийлж чадахгүй хоолой зангираад хэцүү байна. Эндхийн аль паагч төлөөлөгч нар намайг үргэлж дарамтандаа байлгаж хүмүүсийн захиалгаар намайг зовоож таршлаадаг. Анх хэвлэл мэдээллүүд миний тухай ямар мэдээлэл татсныг та мэднэ. Түүний хор хуршгаар өнөөдөр би хичнээн үнэнээ хэлээд ч нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй байна. Магадгүй оройтсан байх. Намайг Тайванд байхад л янз бүрийн юм хэрэгэлдэг байлаа Жон. Хачин зуршилтай байсан ч яг юу гэдгийг нь би огт мэдээгүй, сонирхдогчгүй байсан. Ингээд Монголд ирснийхэн дараа нөгөө авчирсан юмыг нь зарах гэж би зүс таних төдий нилээд олон хүнтэй уулзаж тусламж гуйсан. Тэр үед надад хар тамхи болоод хууль эрх зүйн ямар ч мэдлэг туршлага байгаагүй болохоор юу хийж байгаагаа хянаж чадаагүй. Тэгээд хідэн хүмүүстэй тохирч цонжин болтгийг үүзэнгээ тэнд уулзахаар болсон. Тэнд цугласан хүмүүсийн зарим нь согтуу, зарим нь баг зэрэг мансуурсан байдалтай байсан. Удалгүй тэднэр ирээд Жонтой үн мөнгнөөс болоод маргалдаад байсан. Тэгээд Жоныг жоохон сүрдүүлж агаад хямдхан авах тухай ярьцаж байснаас хинч амь насыг нь хүнийг тухай яриаггүй. Гинтэл маш санамсаргүй харамсалтай зүйл болчихсон байсан. Яг тэр үед би Жоноос хол өөр машинд байсан болохоор яг юу болсныг тодорхой хэлж чадаагүй юм аа. Тэгээд ч надад бууз зүсэг гэх мэт юуж байгаагүй. Амьдралдаа би жинхэнэ бууг барьж үзээгүй. Хэрвээ та анзаарсан бол миний өссөн орчин гэр бүл минь ийм зүйлээс ангид хол харин сургууль соёлтой ойрхон сэхээтэй айл шүү дээ. Иймээс ч би болсон явдалд маш их цочирдан өөрийнхөө хэлж байгааг байтугай өөрийнхөө хэн гэдгийг ч мэдхээ болчихсон байсан. Зөвхөн асар их айдас дарамт занал хийллийг мэдэрч байсан. Өнөөдрийг хүртэл хинч намайг тайлшруулж надтай чин сэтгэлээсээ ярилцаж үннийг хэлүүлэхийг хүсээгүй. Намайг хамгаалаагүй харин анхны би будчихсан гэж айсандаа хэлчихсэн үгээр бүгдийг шийдсэн. Магадгүй оройтсан байх. Тэгээд ч миний биеийн байдал муу имжлэгээ хийх бүртээ санаатайгаар уламд ордуулдаг болохоор эндээс би амьд гарахгүй байх. Одоо зүгээр л би хав харанхуй алсын алс руу явж байгаагаа л мэдчихээн. Энэ бүхэнтэй илэрсэн би 2014 оны 2 сарын 12-нд Баттуул гэсэн байсан. За энэ болохоор Баттуул хоригдоод 1 жил 8 сар болсон байсан баха. Гэтэ Баттуул цагтл илгээгээд ямар ч нэмэр болоогүй. Угаасаа нийслэлийн давзаалдах шатны шүүх түүний алаг бол хэвээр үлдээсэн. За одоо болохоор та бүхэнд 2014 оны 3 сарын 21-ний өдөр буюу одоо Баттуулын энэ захиа ирсний дараахан буюу 1 сарын дараа гэсэн үг те. Залуу цэгийн сайтад нийтлэгдсэн Баттуулын энэ хэрэгтээр өмгөөл үзүүлж байсан өмгөөлөгч юм болов те. Ил Баттогтхын ярилцлагаас та бүхэнд хүргэе. Хохирогч Жон Мартин гих нөхрийг хар тамхи хэрэгэлдэг байсан, урд нь хэрэгэлдэг байсан гэдэг мэдээллийг Баттуул өөрөө мэдүүлсэн байдаг. Тэгэхээр энэ мэдээллийг шалгах шаардлага зайлшгүй байгаа. Жон Мартин гэдэг хүн маань өөрөө ямар төрлийн хар тамхи хэрэгэлдэг болоод за Монголд ямар төрлийн хар тамхиг оруулж ирсэн гэдгийг нэгтлэн шалгах шаардлагатай. Баттуулын мэдүүлгээр хохирогч урд нь өвс татдаг байсан гэсэн. Мөн тугалган цаасанд ороож татдаг байсан ч гэж мэдүүлсэн байдаг. Гэхдээ энэ бүгдийг ерөөсөө шалгаагүй. Ер нь манай хуулийн байгууллага Жон Мартингийн хар тамхи хэрэгэлдэг байсан талаар Тайван улс руу албан тоод явуулж шалгуулж болно. Энд бас хар тамхи авчирч тээвэрлсэн үү гэдгийг шалгаж болно шүү дээ. 3 дугаарт хар тамхины дээжийг Баттуулд өгсөн, харин Баттуул найрамдалд явах замд өөр хүмүүст тухайн хар тамхиг өгсөн үү үгүй юу гэд шалгах маш их зүйл байгаа. Хар тамхиг ер нь шалгаагүй угаасаа болсон процесс хэргийн талаар Баттуулын мэдүүлэгт хөтлөгдөөд явцсан байгаа. Тэгэхээр энэ хэрэг дээр таагдшгүй онцгой үүсчээд байна. Гагцгүй үүнийг хуулийн байгууллага биднэрт тайлах үүрэгтэй. Би бол энэ хэргийн онцог тайлгадаагүй гэж үздэм аа. Нисхийн гайлын байцаагч нараас ганц 2 мэдүүлэг авсан. Гэвч Жон Мартин Кинийг хар тамхи оруулж ирснийг батлаагүй байгаа. Яагаад гэхээр ямар нэг сэжигтэй санагдсан баттай мэдээлэл байгаа тохиолдолд хар тамхи байна уу эсэхтэр гайлынхан шалгалт хийдэг. Өөр тохиолдолд шалгадаггүй. Ер нь бол шалгагдаагүй орж ирсэн гэхэд олон мөрдөн байцаалдад гайлынх нэг гэрчээр нэг л удаа дуудаж энэ талаар асуусан. Энэ бол гэрчийн мэдүүлэг болохоос хэргийг шалгаагүй. За Баттуул 2 жил цагдаа оргицсан гэхээр одоо 25 нас хүрээд байгаа гэсэн байхгүй. Гэтэ хэрэг үйлдэх үедээ 25 настай гэдэг энэ насан дээр бол бас жоохон юм зөрүү гарсан юм шиг лээ. Тэгэхээр 23 настай хүн 180 см өндөртэй том биетэй хүний ганцаараа хөнөө чадах хэсэг эргэлзээтэй. Шөнийн 2 цагт өвлийн хүүтэнд юс эхэлж гисэн байхад хохирогчийг буудаж хөнөөгөөд газарт булаад чатаагаа зогсож байна гэдэг сонин. Газар хөлцөө үед шөнийн 2 цагт ганц бие
эмэгтэй газар ухад цогцыг шороогоор болж байна гэдэг хэний санаанд багтамгүй шүү дээ. Ер нь Баттуулын машинд хурц байсан эсэх нь шалгадаагүй штэ. Баттуул анхны мэдүүлгээр 10 сумтай автомат бууны 8 сумаар нь би шүршсэн гэж мэдүүлсэн. Бүр 60 метрийн зайнаас гэж байгаа шүү. Гэтэл шөнийн 2 цагт 60 метрийн зайд тэр хүнийг автоматаар шүршин гэдэг санаанд багтамгүй. Адаглаад үзэгдэх орчинд ямар байх вэ гэдг нь сонин мөн буу ангийн зориулалттай буу байсан. Ангийн зориулалттай буу байлдааны буу хоёр ялгаатай. Байлдааны буу шүршиж бууддаг, ангийн буу нэгийн галаар бууддаг. Тэгэхээр Баттуул анх өгсөн мэдүүлэгтээ шүршчихсэн гэдэг нь бодит байдалтай нийцгүй байгаамаа. Би улсын мөрдөн байцаах газар нийслэлийн прокурорын байгууллагаас шалгасан зүйлд дутуу төлмөг асуудал их байна гэсэн гомдлыг гаргаа яваад байгаа. Анхан шатны шүүхээс 23 жилийн арын ялыг оногдуулсан давзаалтах шатанд онц хэрцгий аргаар гэдэг хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ ял нь хിവэр яж байгаа онц харгас хэрцгий аргаар гэдэг маань хэргийг хүндрүүлэн үзүүлэх нөхцөл байдлыг үүсгэдэг. Харин хүндрүүлэх нөхцөл байдлыг авчаад байхад ялын хэмжээг хിവэр байлгаж байгаа зүтгэл дундуур байна. Тиймээс хүмүүнлэг хууль энэ хэрэгт үүшлэх ёстой гэж бодож байгаа. Нөгөө талаар улсын дээд шүүхэд би хяналтын журмаар гомдол гаргана. Шалгах маш олон зүйл дутуу байгаа. Тухайлах юм бол дээрх ярьснаас гадна Баттуул буудаж чаддаг үгүүдээр туршилт хийх, найрандал явах замд хар тамхины дээж өгсөн эсэх, ямар хүмүүс тэнд байсан зэргийг шалгах шаардлагатай байгаа. Хэргийн газар болсон процесс ч гэсэн сонин. Тэр хүний цогцыг буулгахад тийм хэмжээний шороогоор буулгах боломж Баттуулд байсан уу үгүй юу? Мөн хэргийн газарт буугаар буудсан уул мөр сумны хонгой зэрэг байх ёстой. Энэ ерөөсөө уул мөргүй байгаа штэ. Энэ хэргийг маш нарийн шалгах хэрэгтэй. Сэтгэл зүйч ажиллах үүрэг байхгүй, харин сэтгэл зүйч энэ хүн хэрэг хариуцаж чадах хэсгээр л хяналттай дүгнэлт гаргах ёстой. Ер нь эрүүгийн байцаан шийдэх хуулиар ямар нэг хэргийн холбогдогчид яллах талын баримт байхад цагаатгах талын баримтыг заавал биелүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол энэ байцаан шийдэх хуулийг ноцтой зөрчсөн цагаатгах талын баримтыг хуулийн байгууллага хангаагүй гэж үздэг. Угаасаа Баттуул хүний дарамт сүрдүүлгэн татаж хэргийг өөр дээрээ тогсон нь одоо энэ байдалд хүргээд байгаа. Одоо бол өөрөө бүгдийг ойлгож манай гэр бүлийг сүйтгэн гэсэн учраас би хэргийг өөр дээрээ тогсон энэ бүхнийг гэр бүлээ аврахын тулд л хийсэн гэж мэдүүлээд байгаа. Ер нь бол ингээд цаашаа явахгүй ах арчилсан нийгэм шудрах шүүхээр чийдүүлж байгаа тиймээс дээж өгөхөд маш их итгэж байна гэсэн ярилцлагыг 24 цаг имэн, залуу цэг имэн дээр энэ ярилцлагууд хоёулаа нийтлэгдсэн байлээ. Баттуулын хэргийг тухайн үед өмгөөлж исэн ил бат тогтоохын өмгөөлөгч ийм ярьцлага өгсөн байна. За тэгээд бас нэгэн зөрүүтэй мэдээлэл гэх юм бол нэг их сурвалжийн мэдээлснээр GoGo сайтад нийтлэгдсэн нэг ийм мэдээлэл байгаа даахгүй. Тэр нь болохоор тодруулах юм бол Жон Мартин Кинийг хилээр орж ирэхдээ 2 кг хар тамхи тээвэрлсэн. Улмаар уг хар тамхиг худалдахаар хотоос зайдуу орших нөгөө нэг цонжин болдог газар очсон зарим одоо их сурвалжууд хэлж байгаамаа гэдэг. За хэрэг гардаг өдөр Баттуул хар тамхи худалдахаар болсон нэг орос хэдэн монгол залуутай налах дүргийн оролцоо уулзахаар болсон байна. Тэд уулзах ёстой газраа ирж 8 хийх гэсэн ч үл ойлголцсон. Өөрөөр хэлэх юм бол Жон Мартин Кин ээжээсээ зээлсэн 10,000 долларыг өсгөж өгөх амлалтандаа хүрэхийн тулд өөртөөгөө 2 кг хар тамхиг 40 сая төгрөг хэмээн үнэлсэн. Харин түүний саналыг нөгөө тал нь болохоор эсрэг тал нь хүлээж аваагүй муу хар тамхи байна. 8 саяар авна гэсэн. Тэгээд тэд жинхэнэ хар тамхи гэж үнийг хэлдээмаа хэмээн одоо гурил шиг нунтаг зүйлийг гаргаж ирсэн. Тэгээд тэр тамхиг зуучилж өгснөөрөө чи татаж үзгээд Баттуул татуулсан байна. Гэтэл түүнийг нь татсан Баттуул тэр дороо ухаан алдаж унсан бөгөөд маргааш өглөө нь налах дүргийн нэгэн буудалд хар тамхиг татуулсан хүмүүстэй хамт байсан. За их сурвалжийн хэлснээр тэд Жон Мартин Кинийг хүнөөсөн гэдгийг хэлж хэргийг чи хүлээх хэмээн сүрдүүлсэн байна. Ингээд Баттуул хэрэг гарсан газар очиж өөрөө хэрэг хүлээх болсон учраас цогцыг шатаажээ гэж. За энэ болохоор GoGo дээр нийтлэгдсэн нэг юм мэдээлэл яваад байгаа байхгүй юу? Тэгээ Баттуул бол шүүхээс 23 жилийн хорих ял авсны дараа бас 1 жил 8 сарын дараа ямар одоо Баттуул одоо яг ямар байдалтай байгаа вэ гэсэн ийм бас нэг нийтлэл бэлээ. Энэ болохоор энэ хугацаанд Баттуулд эргэлт оруулах хориотой байсан хэдэн сар урдуур хайгуур гүйсний эцэст ганц 2 удаа эргэлт оруулсан байна. За Баттуул ходоод өвддөг өндөвчний өрсөлдөө байнга ийм ух цаашлаад дэмжлэгээ хэлэх шаардлагатай. Энэ тухай хэд удаа холбогдох газрууд нь мэдэгдэж байсан ч хүлээж аваагүй. За түүнчлэн Баттуулын өрөөнд байс игээд дэлбээ буюу шалгалт хийдэг байна. За
Хорих ангид болохоор шалгалтыг дэлбэ гэж нэрлэдэг юм шиг байна. Хамгийн сүүлд гэхэд түүний өрөөнд шалгалт хийж ууж байсан бүх имийг нь хуран авчээ. Үүнийг холбогдох газруудаас тодруулахад амиа орлох гээд байна. Тиймээс урьдчилан хамгаалалт хийж байна гэх тайлбарыг хэлсэн. Мөн өрөөнд хамт байгаа хүмүүсийг байсгийгэл сольдог буюу Батуулаас ямар нэгэн байдлаар үг хэлүүлэх гэсэн байдал гардаг байжээ гэсэн мэдээлэл байж энэ тухай бол Батуул хид удаа хэлсэн гэж хэлсэн. За одоо та бүхэнд яг 23 жилийн ял сонсохоос өмнө нөгөө нэг цагдаа хоригдоод байгаа шүү дээ. Цагдаа хоригдоод 461-р хорих ангид байгаа. Тэгээд энэ үед нь түүний одоо аав Чулуунбаатараас асан ярилцлагаас үргэлж богинохоо ярилцлага байсан. Манай охины биеийн байдал муу байгаа. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүсэлт гаргаж дүүргийн эмнэлэгт хэсэг хугацаанд охиноо эмшүүлэх гэсэн ч хүлээж аваагүй. Хүний эрхийн үндэсний комисс тандсан. Уг нь биднэрт туслана гэсэн хамгийн гол нь эмшүүлэхийн тулд батлан даалтад гарах ёстой хууль хяналтынхан гарахгүй байгаа. Алтан тамирын талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад гомдол гаргасан. Харин дарга нь тэр төлөвлөгчийг 2 сарын цалингийн 20% торгоод л өнгөрсөн. Алтан тамирыг би төрийн ажлыг мөнгөний бизнес болгоо ашиглаж байна л гэж бодож байна. Тодруулах юм бол 5 тэрбумын хэрэгээр ял аваад байгаа хулан охины маань хэрэгт холбогдсон шалгагдж байгаа. Им жаргал гэх чинь төрсөн их чинь юм. Тиймээс захиалгаар миний охиныг зохион байгуулалтаагаар дарамтлж байна гэж үзэж байгаа. Үүнээс олж миний охин 2 удаа үлсгэлэн зарлаж хэд удаа сахилгад суусан гэж байсан. За тэгээд энэ алтан тамир гэж яриад байгааз алтан тамир гэдэг нь болохоор одоо Батуулын хэрэг дээр ажиллаж исэн мөрдөгч. За ингээ аав нь бол нэг богинохоо иймэрхүү ярилцлага өгсөн байлээ. За тэгэхээр алтан тамир гэх албан агчийн талаар би хайж үзсэн. Тэгээ шүүхийн шийдвэрийн захим санал болохоор 2022 онд шийдэгдсэн нэг хэрэг дээр явж байна. Яг ямар хэрэг гэхээр Баянголд өргөдөх цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэрэг бүрдэх тасгийн мөрдөгч алтан тамир гээд. Гэхдээ ямар нэгэн бол хэрэгт холбогдоогүй өөр нэг хэрэгт холбогдсон хүмүүсийн дунд нэг ерөөхдөө хальт дуртагдсан байгаа байхгүй юу? Яасан гэхээр алтан тамир нь мэдүүлэг байцаалт авахдаа огноог он сар өдрийг бичихгүй тухайн хэрэгт хамааралгүй зүйлийг асуух зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль заасны дагуу явуулахгүй байгаа энэ байдал нь тухайн албан тушаалтны хувьд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмтэргийн шинжийг бүрдүүлж байгаа эсгээд дүгнэлт хийх нь зүйтэй гэсэн байсан. За тэгээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16-гийн 15-ийн дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нэгт нэмбай бүрэн гүйцэд бодит байдлаар үнэлнэ гэсэн залтыг зөрчсөн гэж үтсэн байгаа хгүй. За ер нь бол тухайн хэрэгтэй энэ нөгөө нэг гол хамааралтай бичгсэн. Одоо энэ 22 оны тэр хэрэгтэй ч гэсэн нэг хамааралтай бичгсэн. 22 онд болохоор тэр алтан тамир гэх албан агчтай хамт ажиллаж исэн 2 мөрдөгч нь өөрсдөө нэг хэрэг шийдвэрлэх явцдаа ингээ асуудал гаргаад тэгээд тэр хэргийг нь болохоор алтан тамир уул нь өөрөө ингээд дааж авч ясан мөрдөгчөнд байсан ч гэсэн биеийн байдлын улмаас шалтгаалаад хэрэгээ өөр мөрдөгчөж шилжүүлсэн. Тэгээд хэрэгээ шилжүүлэхээс өмнө бол тухайн одоо хэрэг хавцад хэрэг дээр одоо он сар өдрийг бичихгүй байх ч юм уу тухайн одоо гэрчээс хэрэгтэй холбоотой биш өөр зүйл ингээд асуусан гэх юм уу тийм юмнууд байсан. Тэгээд нэг ийм мэдээлэл шүүхийн шийдвэрийн захим санд болвол бэлээ. За үргэлжлүүлээд Батуулын аавынх нь өгсөн мэдээллээс хүргэе. За Батуулын аавынх нь өгсөн мэдээлэлд бол уг нь тодорхойлтын дагуу манай охинтой уулзаж нүрээ хараад ярилцах хэрэгтэй байсан гэж түүний аав Чулуунбаатар хэлж за шудраг үннийг тогтоохын тулд би хууль хяналтын байгууллагын үүдийг сагсаар хിവэр байна гэдэг шүүхээс магадлангийн хариу гарсны дараа би ерөнхий шүүгчид энэ хэргийг удирдлагын төвшөнд хорилдуулж өгөөч гэсэн саналыг бүтэн 2 жил гаруй хугацаанд удаа дараа тавьж албан бичиг илгээсэн. Ажлын албаны дарга Дамжин Сүрэн хэргийг бат дэлгэр шүүгч уншиж байгаа. Тэгээд яахыг шийднэ гэдэг байсан. Эргээд уулзахад удирдлага огт хэлцэхгүй гэх шийдвэрийг 2 дугаар сарын 5-нд гаргасан гэж тавлах маягаар надад хэллээ. Энэ хүн Монголын хилмигдэхсдийн холбооноос явуулсан чи Батуулын эрхийн зөрчигдөж хилмигдсэн гэх утга бүхий албан бичгийг хүлээж авахаас татгалзсан. Хилмигдсэн үнийг цагаатдаг Монголд байгаа цорын ганц байгууллагаас өгч байгаа тэр бичгийг үл ойшоож байгааг үнэхээр гайхаж байна гэсэн байна. За мөн охинтойгоо уулзаж байгаагийн хувьд эрүүл мэнд нь үнэхээр санаа зовж амь насанд аюул учруулах үе гэхээс маш их айж байгаагаа хэлсэн. Учир нь бол Батуулыг хорих ангид хүмүүжих 4 жилийн хугацаанд бол гадны нөлөөтэй гэмээр маш олон үйл явдал болсон байна. Тэгэхээр энэ мэдээллүүд Батуулыг хоригдсны дараа 4 жилийн дараа гарсан гэсэн үг. За тухайлах юм бол
цэвэр агаар санд ажиллаж байгаад мөнгө угаасаа эргээр ял авч хоригдож байсан хээ гихч Батуулыг 407 дугаар ангид шилжих үед бусдаар дарамтлуулах үг хэлээр доромжлох зэрэг үйлдэл гаргаж байсныг ар гэрийнхэн нь хэлсэн. За тэгвэл хамт хүмүүжж исэн нэг эмэгтэй Батуулд оргох санал тавьсан. Тэгэд тэдний орголт нь бол бүтлгүүтэж 33 хоног сахилахад сууснаар Батуулын биеийн байдал муудаж байсан. Сахилахын хугацаа дуусахад бол орох санал тавьсан эмэгтэй эмнэлэг твтүүлж эмчилж эхэлснээр ар гэрийнхэн нь түүнийг хартахад хүрсэн байна. Яагаад гэх юм бол Батуулыг эмнэлэг твтүүлж нарийн шинжилгээ өгүүлэх талаар ерөөсөө удаа дараа хүсэлт гаргахад хүлээн зөвшөөрөөгүй. Харин нөгөө нэг хамт оргох сэтэл төрүүлсэн эмэгтэйг ар гэрийнхэнтэйгээ уулзсны дараа ийм санал тавьсныг нь Батуулын ар гэрийнхэн за хоригдож байгаа хүмүүсийнх нь ар гэрийнхэнд нөлөө бүхий хүмүүс мөнгө өгч ийм үйлдэл хийхэд хүрсэн байж болцсошгүй гэж хэлсэн. За цаашид ч гэсэн Батуулыг дарамтанд байлгах шатаараатай төлөвлөгөө боловсруулсан байхыг үгүйсэхгүй цэвэр аваагаар сангийн ажилтан гэх эмэгтэй 20 ангид хүмүүжж явахдаа маш тансаг эрх чөлөөтэй байсан. Түүний төрсөн дүү Батуулын эрхт сэжиглэгдэж байсан. Шүүх яагаад үүнийг сэргээгээд шалгаж болдгүй юм бэ гэж бас хэлсэн байна. За мөн Жон Мартин Кейний хэргийг олон улсын хил даван сэнх хэрэг гэдэг. Америк нэгдсэн улсын иргэн Тайванд ажиллаж амьдарч байхдаа Монгол улсад ирээд амь насаа алдсан. Гэхдээ тэр ээжээсээ орон сууц амнаа гэж их хэмжээний мөнгө зээлээд түүгээрээ хар тамхи авч Монголд борлуулахаар ирсэн гэж Батуулын ар гэрийнхэн хэлдэг. За гэхдээ аль ч хатны шүүх түүнийг хар тамхи уул бусаар хил давалсныг нотолж чадаагүй. Бас нэг ингээд эргэлзээе. Хэрвээ Мартин Кейнийг Батуул Монголд ажиллах хүсэл тавьж түүнийг уул уурхайн компанид оруулахар болж урилга явуулахад тэрээр хууль бусаар хар тамхи оруулж ирсэн бол түүнийг нь Батуул хар тамхины бүлэглэлүүдэд дуулгаж тэд хотоос зайдуухан гарч одоо нэгдсэн үний саналд хүрээгүйгээс ийм хэрэг болсон гэж бас ярилцсан юм байна. Эдгээр болохоор бүгдээрээ ингээд хэвлэл мэдээлэл хэрэгслэр гарцсан байгаа мэдээлэл үү манайхаа. Харин Батуул Мартин Кейнийг буудаж амь насанд нь халдаагүй гэж арын гэрийнхэн нь итгээд одоо хүртэл ингээд гомдол гаргасаар байгаа. Одоо хүртэл гэдэг нь одоо тэр 4 жилийн дараа гэсэн үг шүү дээ. Гэтэ Батуул бол энэ хэргийн нэг хэрэгт нь болохоор Мартин Кейнийг урьж авчирсан л түүний энд байрлах орон сууц ажлын байрыг зуучлснараа за цаашлаад хар тамхи оруулж ирсэн асуудалд буруудаж таарж байгаамаа. Харин хүний амь насанд өх сонзонгийн сэдэлтийн онц гэрцгийгээр халдсан хэсэгт нь ар гэрийнхэн болон ард түмж эргэлздэг гэж бас нэгэн сайт дээр бичсэн байна. Хэрэг гарсны дараа Жон Мартин Кейний Тайван эхнэр Батуулын ар гэрийнхнээс их хэмжээний мөнгөнд хэмжилж байсан ч арбитрийн шүүхэд хандах сургаар чимээ алдарсан. Батуулын аав Мартин Кейний ээжид хандаж танай хүү хар тамхи оруулж ирээд амь насаа алдлаа. Хэдийгээр энэ хэрэгт манай охин холбоотой ч гэсэн түүний амь насыг хүнээсэн хүнийг олох шудрах үнний төлөө хамтарч ажиллах хүсэлтэй байна гэж одоо захидал явуулсан ч гэсэн бас хариу ирээгүй байна. За тэгээд мөн үнэн худал нь мэдгэдэггүй Жон Мартин Кейнийг Тайванд эхнэртэй, Солонгос эхнэртэй гэх мэтчлэн маш олон мэдээллүүд гарсан бэлээ. За одоо ер нь бол хэрэг дуусах төгсчл байна. За одоо болохоор ингээ хамгийн сүүлийн мэдээлэл заяа. Энэ болохоор үндсэн хуулийн цэцэн гишүүн дэ сугрын хүү тухайн үед эс цог цог нарын 12 хүнд мансууруулах болон сэтгцэд нөлөөлөх эм бэлтгэл бодисыг хууль бусаар олж авсан, хэрэгэлсэн, хадгалсан, худалдсан, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн. Энэ хэргийг болохоор давтан өгүүлдсэн хэрэгт холбогдсон. Энэ болохоор 2014 онд шүү дээ. Тэгээ энэ хэргийн дав заалдах шүүх хурал болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Тэгэд цог болон мөн 12 хүнд холбогдох шүүх хурал хойшлогдоод дараа нь болсон юм байна. За харин энэ хэргийг болохоор хэвлэл мэдээллийн хэрэгслэр нийтлэгдсэн мэдээлэл дээр цогийг Батуулын хэрэгт холбоотой гэх мэдээлэл гарах болсон. Тодруулах юм бол Жон Мартин Кей хэсэг хүмүүстэй цонжин болдгийн ойролцоо уулын үрд уулзаж хар тамхи наймаалцсан. Тухайн үед цог гэгчин Жон Мартин Кейнтэй уулзахаар ирсэн хүмүүсийн дунд байсан гэдгийг Батуул аавдаа ярьсныг түүний аав Чулуунбаатар сэтгүүлчдэд мэдээлэх үеэр ярьж байсан байна. За 2012 оны 1-р сард болсон хэргийн талаар хамгийн сүүлийн мэдээлэл бол энэ байлаа. За тэгээд 2012 оны 1-р сард болсон тухайн энэ дээр хэргийн талаар бол миний хувьд гадаад болон дотоод одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр нийтлэгдсэн мэдээлэл ярилцлага бүгднийг нь олж чадсан мэдээллүүд гэвэл эднэр байна. Тэгээ өөр мэдээлэл бол ерөөсөө олоогүй. Ерөнхийдөө хэрэг болоод 2012, 13, 14 онуудад нилээдгүй их мэдээлэл байсан. За түүнээс хойш бол мэдээллүүд бараг л байхгүй болдохгүй лээ. Хамгийн гол нь дээрх мэдээллүүд нь албан ёсны их сурвалж биш шүү гэдгийг манайхан бас сайн ойлгоорой. Магадгүй үнэн эсвэл худлаа, цуурхал олон мэдээллүүд холилдсон байх гэж бодож байна. За ямар ч байсан хүмүүс бас ярьж байгаагаар наад хүн чинь тэнсэнгээр суллагдсан байлээ. 23 жил хасан одоо хүртэл хоригтой байгаа гэх мэтчлэн бас
үнэн худал мэдтгүү мэдээллүүд яваад илээ. Тэгээ та бүхэн бас ерөнхийдөө энэ хэргийн талаар юу гэж боддгийг санал сэтгэлээ бас сэтгэл хөдлөлт бичээрэй. Миний хувьд бол олдсон мэдээллүүд олж чадсан мэдээллүүд гэвэл энэ байна. Тэгээ өнөөдрийн ярих үндсэн хэрэг бол ингээд дууссан. Тэгээ би бас ер нь бол энэ 7 хоногт юм уу тэгээ ер нь дэлхийн нийтэд болсон Монгол улсад болсон шинэ мэдээллийг подкаст дээр хүргэжийя гэж та бүхэнд хэлжсэн шүү дээ, тий. За тэгэхээр 3 сарын 11-ний өдрийн байдлаар Монгол улсад бол эрс нэлээд хүүтрэгчийн дорнодын хойд хэсгээр хэмжээний засварч Хинтэд орнодын нутаг Сүхбаатарын хойд хэсгээр маш их цасан шуурга шуурнаа. Тэгээд шорон хүчтэй салхи шорон шуурга шуурж үзэгдэх орчин хязгаарлагдаж зам даваагүй байн талтаргаа агуулгаа мөслөг үүсгийг онцгойлон анхааруулсан байна. Онцгой айдлын газраас за мөн Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораториор батлагджээ. За дараагийнх нь гэх юм бол 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр цахим орчинд ийм мэдээлэл тарсан. Таксигаар үргэлжлүүлсэн одоо насан туршаагүй хүүхдийг хүчирхийлийг завдсан 2 эмэгтэйг шалгаж байна гэсэн тодруулах юм бол хүүгийн ээж нь 3 сарын 7-ны орой хүүмэн таксинд сууж тус таксинд байсан 2 эмэгтэй хүүд маань ёс бус үг хэлж биедэн өрхийг завдсан гэх утгатай постыг өөрийнхөө цахим хуудсандаа бичсэн. Энэ талаар цагдаагийн ерөнхий газраас уг асуудлын тухай цагдаагийн байгууллагаас хохирогчтой холбогдсон өмнө санал гомдлын дагуу насан туршаагүй хүүхдийг хүчирхийлхийг завдсан 2 эмэгтэйг хангуулт дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст бүртгэлд оруулж шалгалтын ажиллагааг явуулж гинэ гэсэн мэдээллийг өгсөн байна. За дараагийнх нь болохоор Хөвсгөл аймагт мөс цөмөрч 3 сарын ихээр юм уу 2 иргэн амнасаа алдсан байна. Тэгээ ер нь бол ингээд дулаарж байгаа холбоотойгоор шар усны үеэр буух эрсдэлтэй байна. Тэгээд иргэд маань анхаарал таагараа гэсэн мэдээллийг онцгой айдлаас өгчээ. За өнөөдрийн подкаст маань ерөөхдөө ингээд өндөрлөж дуусжин. Тэгээ подкастыг маань дуусан сонссон та бүхэндээ баярлалаа. Сэтгэл зүгээ эрүүл айлгаарай. Та бүхэн бас миний өнөөдрийн ярьсан хэргийн талаар ер нь юу гэж бодож байна? Миний хувьд нэг өөрийнхөө олсон мэдээллийнхаа талаар л яг ингээд мэдээллийнхээ хүрээнд л ярьсан яг олж чадсан мэдээллүүдээ тэгэхээр та бүхэн маань бас санал сэтгэлээ солилцоорой. Тэгээ подкастыг маань дуусан сонссонд баярлалаа. Сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.